энэ дөрмийн 3-9-2-3 дээр ардс намын бус нэр дэвшигчийг дэмжиж ажилласан хандив өргөсөн гэдэг. Энэ нь болохоор ёс зүйн шийтгэл болохоор 4-9-3-4 дээр намд 8 жилийн хугацаатай эсэх хэрэггүй намаас хасгасан юм шийтгэлтэй байгаа. Энэ дээр бол ингэж оруулъя гэж бодсон юм аа. Миний санал шүү. Бусад нам эвсэлтэй өгсөн хуульцсан. Иймэрхүү заалт оруулъя. Ингэж иймэрхүү юмнууд бол гардаг. Тэгэхээр энэ дээр бас иймэрхүү заалт оруулаач. Тэгэх юм бол энэ хүн дахиад намд бол 8 жилийн хугацаатай эсэхгүйгээр орох тийм үү. Тэр ганц хүнч биш, эвсэл бүлэг болоод байгаа тэр хүмүүс иймэрхүү юм оруулах болов уу гэж бодож байна. Нөгөөх нь бол татврын асуудал байгаа. Гишүүний татвар гэдэг. Энэ гишүүний татварыг бол ингэсэн байгаа л да. Анх шатны байгууллагын бүх гишүүдийн хурлаас гишүүний татвар дараа жилийн татврын хэмжээг тогтооно гэж байгаа. За энэ яг сонгуульт гишүүн биш, зүгээр намын гишүүдийнхээ энийг бол нэгмөр их хурлаараа шийдээд нэгдсэн татвартай татврын хэмжээтэй байгууллагууд яасан бэ гэсэн. Тэгэхгүй бол энэ тэнд өөрийнхөө онцлог тохируулаад тэр намын үүрийн даргамч гэдэг юм уу тэр нэг хэсэг бүлэг хүмүүсийн үзмжээр намын татвар шийдэгчих болов гэсэн тиймэрхүү байгаа. Тэгээд энэ гишүүнээс энэ намын татвар дээр бас одоо нөгөө юу байгаа шүү дээ. Сонгуульт гишүүний хураамж гэж байгаа. Бас одоо дүүргийн хуучнаар бол дүүргийн намаараа нийслэлийн намаараа өвзөхийн гишүүд нэг татвар төлдөг байсан. Тэрнээс анх шатныхаа байгууллага хуултын одоо хийвэл яасан бэ гэсэн тийм санал байна.